1974 оны 1-р сарын 15, Канзас мужийн Учита хотын нам гүм нэгэн хороололд аимшигт хэрэг гарлаа. Нэгэн айлын 4 гишүүн гэртээ хүлэгдэж боогдон амиа алдсан байдалтай олдов. Хүчээр нэвтэрсэн ямар ч үлмөр байсангүй. Юу ч дээрэмдэггүй байв. Энэ хэргийн шалтгааныг тайлбарлах ямар ч тодорхой сэжүүр үлдээгээгүй байлаа. Зөвхөн гаднаасаа ингээ харагдах бүх хаалган төгжээтэй нэгэн байшин л үлджээ. 9 сарын дараа орон нутгийн сонины редакцид хачирхалтай нэгэн загтал ирэв. Загтлыг номын сангийн номон дотор нуун үлдээсэн байсан бөгөөд түүнд олон нийтэд хизээж зарлагдаж байгаагүй хүн амны хэргийн нарийн деталь мэдээллүүд бичигдсэн байлаа. Загтлын зохиогч өөртөө нэгэн нэр өгсөн байв. Тэр нэр нь хохирогч бүртээ хийдэг 3 үйлдэлээс бүтжээ. BTK буюу Bind, Torture, Kill. Өөрөөр хэлбэл хүлэх, тарчлах, алах гэсэн 3 үг байлаа. Тэр өдрөөс эхлэн мөрдөгчид энэ хэргийн цаана нуугдсан хүнийг олохын төлөө дараагийн 30 жилийг зориулнаа. Харин алуурч нь тэр бүх хугацаанд хүмүүсийн дунд хэний ч сэжиг төрүүлэхгүйгээр амьдарч байлаа. Dennis Lynn Rader 1945 оны 3 дугаар сарын 9-нд Канзас мужийн Питтсбург хотод нэгэн гэр бүлийн 4 хүүний ууган болон төржээ. Түүний аав орон нутгийн хийн компанид ажилладаг байсан бол ээж нь ойролцох байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг байлаа. Гаднаас нь харахад Деннисийн багнаас Учита хотын бусад хүүхдүүдийнхээс огт ялгархгүй өнгөрчээ. Тэр орон нутгийн сургуульд сурч хүүгүүдийн скаутын хөдөлгөөнд оролцож найз нөхдөдөө дунд нэг их онцгойрдоггүй хүүхэд байв. Ирээдүйд сурал алуурчин болох ямар ч шинж тэмдэг тухайн үед түнд байсангүй. Гэвч түүний дотоод ертөнцид огтур зүйл өрнөж байлаа. Хожим өөрийг нь олон жил судалсан шүүхийн сэтгэл зүйчдэд Деннис бага сургуулийн наснаасаа эхлэн хүн хулгайлах, боомлохтой холбоотой хүчирхийлэл, бэлгийн өнгө аястай төсөөллүүд төрж эхэлсэн тухай ярьсан. Өсвөр наснд хүрэх үед эдгээр төсөөлөл нэг л дүр зурагт төвлөрсөн байв. Тэр нь хамгаалалтгүй, эсрүүцэх боломжгүй сул дор эмэгтэй хүнийг олж төсөөллөө хэрэгжүүлэх явдал байлаа. Тэрээр энэ бүхний эхлэл болсон гэж үздэг нэгэн дурсамжааж хожим хуваалцсан байдаг. Нэг өдөр ээжийнх нь бүүж буудингийн бүшинд орооцолдож гараа хэсэг хугацаанд чөлөөлж чадахгүй гатсан бөгөөд гараа суулж авахаар оролдож байсан ч хүчин мөксдөж байсааж. Деннисийн хэлснээр тэр мөчид анх удаа өөрт нь тайлбарлахад бэрх хүчтэй сэтгэл хөдлөлт төрсөн байна. Хожим тэр үүнийг эмэгтэйчүүдийг захирч айдас давтуулж өөртөө бүрэн иргэшээлдээ оруулах хүсэл төрсний эхлэл байсан гэж тайлбарлажээ. Мөн тэрээр багада жижиг амьтдыг тарчлан алж байсан тухайгаач ямар ч гэмшилгүйгээр ярьсан байдаг. Харин өсвөр насндаа эмэгтэй хүнээ дотор утас сулгааж өмсөх болжээ. Мөн бодит гэмт хэрэг цуврал алуурчдын тухай ном сэтгүүлд гүн татагдаа орсон байна. Түүний хэлснээр энэ бүхэн дотроо тээж авсан хүчирхийллийн төсөөллийг улам бүр тэтгэж байсан гэдэг. Деннис насан туршдаа өөрийг нь хүчирхийлэл рүү татдаг үйл тайлбарлагдах тэр хүслээ Factor X хэмээн нэрлэдэг байв. Заримдаа тэр үүнийг өөрөөс нь тусдаа орших зүйл мэтэр дүрсэлж би ямар нэг зүйлд эзэмдүүлсэн байж магадгүй гэж хүртэл ярьдаг байсан. Гэвч олон судлаачийн тайлбарснаар энэ нь бодит эргэлзээнээс илүүтэйгээр өөрийн хийсэн сонголтын хариуцлагаас зайлсхийсэн орлого юм ажээ. Энэхүү Деннис хүчирхийллийн далд төслийг дотордон амьдарсаар байсан бөгөөд 1966 онд 21 настайдаа Америкийн нэгдсэн улсын агаарын цагт элсэж 4 жилийн турш механикчаар алба хаагаад халагджээ. Дараа жил нь сүмд Паула Дицтэй танилцаж удалгүй тэд гэрлэв. Гаднаас нь харахад Деннис Учита хотын үлгэр жишээ иргэний дүр төрхийг бүтээж эхэлжээ. Сүмд тогтмол явдаг, хөдөлмөрч, гэр бүлтэй энгийн нэг нөхөр. Харин өөрийнх нь хожимын мэдүүлгээс харахад дотор нь байсан хүчирхийллийн хүсэл хизээш алга болоогүй. Зүгээр л цаг мөчөө хүлээж байсан гэдэг. 1970-ад оны эхээр тэрээр Coleman компанид угсралтын шугам ажилтнаар оржээ. Тэнд тэрээр 33 настай Жюли Отерото богинохон хугацаанд хамт ажилласан байдаг. Түүнийг таньдаг хүмүүсийн дурсамжаар Деннис бол хөдөлмөрчд аруухан, чимээгүй нэгэн байв. Хөршүүдийнхээ дунд ч хэнд ч сэжиг төрүүлэхээргүй энгийн хүн. Нэг талд нь Учита хотынхны мэддэг жирийн нэгэн хүн байсан бол нөгөө талд нь бага наснаасаа тээж хөгжүүлж ирсэн хүчирхийллийн нууц ертөнц оршиж байв. Энэ хоёр дүр төрх санамсаргүйгээр бий болоогүй. Хожим түүнийг судалсан сэтгэл зүйчдийн үзснээр Деннис өөрийн амьдралыг хоорондоо огтлцох шаардлагагүй хоёр тусдаа бодит байдал болон хувааж чадсан байжээ. Энэ л давхар амьдрал нь олон жилийн турш түүнийг бусдын нүднээс нууж чадсан хамгийн аюултай зэвсэг болсон юм. 1974 оны 1-р сарын 15-ны өглөө Деннис Отерогийн гэр бүлийн байшин нэвтэрчээ. Хожим тэр мөрдөгчдөд энэ үйл явдлыг ямар ч сэтгэл хөдлөлгүй бараг техникийн тайлан уншиж байгаа мэт ярьсан байдаг. Тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа тайлбарлахдаа Отерогийн гэр бүлийнхэн маш их айсан сандарсан байсан. Харин би ажлаа хурдан дуусгахыг хичээж байсан гэсэн. Эхлээд тэр Жюли Отерог боомлжээ.
Гэвч түүнийг үнэхээр нас барсан эсэд эргэжсэн тул гэрээс гарсны дараа дахин буцаж орон дахин боомсон байна. Учир нь энэ бол түүний анхны аллаа байв. Ийхүү олон жилийн турш зөвхөн түүний төсөөлөлд амьдарч байсан хүчирхийлэл тэр мөчид анх удаа бодит болон эргэжсэн юм. Жюлигийн дараа нөхөр Жозеф болон тэдний хоёр хүүхэд болох 11 настай Жозефин, 9 настай бага Жозеф нар бүгд амиа алджээ. Тухайн өдөр сургуулиасаа гэртээ ирсэн том хүүхдүүд нь эцэг их дүү нарынхаа цогцыг хамгийн түрүүнд олсон байна. Мөрдөгчдөд тухайн үед хэргийн газраас цуглуулсан нотлох баримтаас өөр бараг юу ч байсангүй. С ิจ гтэн байгаагүй, сэтэл тодорхойгүй байв. Энэ нь онц хэрцгий боловч анх удаагийн гэрт талцсан хэрэг мэтэл харагдаж байлаа. Тэр үед хинч Үшита хотод цуврал алуурчин гарч ирэн чинээ төсөөлөөгүй юм. Гэвч энэ төсөөлөл удаа үргэлжсэнгүй. 1974 оны 4-р сарын 4-нд 21 настай Кэтрин Брайт гэртээ халдлага өртөв. Түүний дүү Кевин Брайт буудуулсан ч амьд үлдснээр мөрдөгчд анхны амьд гэрчтэй болсон юм. Хожим Денис Кэтриныг боомлох гэсэн эхний орлогод бүтлгүүцсэн тул халдлагын үеэр хутга хэрэгэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед мөрдөгчд үүнийг анзаараагүйч энэ нь нэг чухал зүйлийг харуулж байв. Денис гаргасан төлөвлөгөөтгөө зуурладаг хүн биш байлаа. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл тэр зорилгодоо хүрэхийн тулд аргаа шууд өөрчилдөг онцлогтой байжээ. Удалгийн мөрдөгчд Брайтын хэргийг Отерогийн гэр бүлийн алдартай холбоон үзэж эхэлсэн юм. Учир нь хохирогчдыг хүлсэн арга хэргийн газрын ижил төстэй шинжүүдээс харахад хоёр хэрэг нэг этгээдийн үйлдэл байж болохыг илтгэж байв. Гэвч тэдэнд с ิจ гтэн гэхээр хинч байсангүй. Харин 1974 оны 10 дугаар сард бүх зүйл өөрчлөгдсөн нь Wichita Eagle Beacon сонины редакцид номын сангийн номын дотор нуусан загтал иржээ. Загтал Отерогийн гэр бүлийн аллагыг үйлцнээ хүлээн зөвшөөрөх зогсохгүй алуурчин өөрийн гарын үсэг болох 3 үгийг үлдээсэн байв. Bind, torture, kill. Өөрөөр хэлбэл хүл, тарчлаа, ал гэсэн 3 үг байлаа. Ингэж BTK гэх нэр анх удаа төрсөн юм. Тэр мөчөөс эхлэн Wichita хот хоёр тусдаа эмгэнэлт хэрэгтэй нүр туссан биш, харин олон хүний амьд хүрэх цуврал алуурчинтай тэмцэж байгаагаа ойлгож эхэлжээ. BTK-ийн загтлын дараа бараг 3 жилийн турш бүх зүйл нам гүн болов. Мөрдөгчдөд шин сэжвэр олдсонгүй. Тэр зугтсан уу, өөр хот руу нүүсэн үү, эсвэл өөр хэрэг толбогдсон баригдсан уу гэдгийг мэдэх ямар ч боломж байсангүй. Харин энэ хугацаанд Dennis Rader энгийн иргэний дүр төрхөө олон баттгаж байлаа. Тэр Паулогийн хамт гэр бүлөө өсгөж, хүүтэй болж, сүмдээ тогтмол явдаг, ажилдаа унаж, жирийн нэгэн нөхөр мэт амьдарч байв. Хожим тэр энэ байдлаа Cubing гэж нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл амьдралаа хоорондоо огтлцохгүй хоёр тусдаа хэсэг болгон хуваасан гэсэн үг. Нэг талд нь гэр бүлтэй, хууль сахдаг иргэн, нөгөө талд нь аллах үйлдэх мөрөөддөг нууц ертөнц. Түүний хэлснээр энэ хоёр дүүр нэгнийхээ оршин байгааг нөгөөдөө бараг мэдрүүлэхгүйгээр зэрэгцэн оршиж чаддаг байжээ. Гэвч 1977 оны 3 дугаар сарын 17-нд тэрээр дахин аллах үлджээ. Хохирогч нь 24 настай Shirley Vian байв. Dennis түүнийг гэрт нь боомлон хөнөөж 3 бага насны хүүхдийг нь угаалгын өрөөнд төвчжээ. Хожим тэр утас дуурсан учраас анхны төлөвлөгөөгөө өөрчилсөн гэж мэдүүлсэн байдаг. Уг нь бол хүүхдүүдийг ч мөн адил алдаад төлөвлөсөн байжээ. Энэ хэргийг тэрээр хувийн тэмдэглэлдээ ногоон төсөл гэж бүртгэсэн нь мөрдөн шалгалт явцад ил болсон юм. Энэ нэг ноцтой үннийг харуулсан байлаа. Аллах бүр санамсаргүй үйлдэл биш, харин өөрийн гэсэн төлөвлөгөө бүртгэл ангилалтай болсон байв. Хохирогчид түүний хувьд хүн биш хэрэгжүүлэх ёстой төсөл болон хувирчээ. Мөрдөгч Shirley Vian-ы хэргийг өмнөх аллагуудтай холбож чадсан ч алуурчны хэн болохыг тогтоож чадсангүй. Удалгүй дараагийн хохирогч гарч ирэв. 1977 оны 12 дугаар сарын 8-нд 25 настай Nancy Fox гэртээ алагдсан байлаа. Энэ удаа Dennis хэргийн газраас явсны дараа өөрөө 911 дугаар руу уцтаж хүн алсан тухайгаа мэдгдсэн юм. Түүний дүү хоолой энхүү анх удаа албан ёсоор бичлэгт үлджээ. Хэдхэн 7 хоногийн дараа орон нутгийн сонинд Shirley Vian-ы тухай шүлэг ирэв. Дараа нь телевизэн суугт илгээсэн өөр нэгэн загталтаа Vian, Fox болон бас нэгэн өөр хохирогчийн талаар бичсэн байлаа. Одоо мөрдөгчдийн с ิจ бүрэн батлагдав. Эдгээр бүх хэрэг нэг л хүний үйлдэл байжээ. Түүний үйлдэлүүдээс харахад тэрээр зөвхөн хүн алахыг хүсдэггүй бөгөөд өөрийнх нь талаар хүмүүс ярьж олон нийт өөрийг нь анзаараасаа гэж хүсдэг байсан. Тиймээс цагдаа нараад ажигнсан үйлдэлүүд гаргаж байсан байна. Гэтэл тэр дахин алга болов. Дараагийн 7 жилийн турш ямар ч аллах болсонгүй, мөн ямар ч загтал ирсэнгүй. Тусгай мөрдөн шалгах багууд байгуулагдаж эцэстээ татан буугдаж байлаа. Олон зуун хүнийг шалгаж байцаасан ч бүгд гэмгүй тогтоогдов.
Зан үйлийн шинжээчид алуурчдын сэтгэл зүйн хүргийг хүртэл боловсруулсан боловч хэрэг төдийлд нэмэр болсонгүй. Нэг удаа цагдаа нар телевизийн нэвтрүүлгээр далд ухамсарт нөлөөлөх мессеж ашиглан түүнийг өдөөхийг хүртэл оролцсон байдаг. Гэвч эдгээр арга хэмжээнүүд ямар ч үр дүнгүй байлаа. Учир нь тэдний хайж байсан хүн өчигтэй хотын хаа нэгтээ гэртээ нуугдж байсангүй. Тэр өдөр бүр хотын гудамжаар чөлөөтэй явж хамгаалтын тохиол суйрлуулдаг компанид ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл хүмүүсийн гэрээ хамгаалтын системийг мэддэг хүн өөрөө тэдний хамгийн том аюулнд байсан юм. Ийхүү явсаар 1985 оны 4-р сард Денис дахин гарч ирлээ. Энэ удаагийн хохирогч нь өөрийнх нь хөрш 53 настай Марин Хейж байлаа. Тэр эмэгтэйг бомбсны дараа цогцсыг өөрийн явдаг сүмд авчирч тодорхой байрлалд оруулан зургийг нь авчээ. Дараа нь цогцсыг хотын захын жалганд булсан байна. Энэ хэрэг өмнөх алгуудаас илүү зан үйлийн шинжтэй бас илүү өрсөлдөлтэй болсон нээлт байлаа. Дараа жил нь буюу 1986 оны 9-р сарын 16-нд тэрээр 28 настай Вики Вегерлийг онлов. Энэ удаа Денис утасны засварчин болж үжиглэн гэрт нь орчээ. Дараа нь эмэгтэйг боомж цогцсынхын зургийг авч машиныг нь хүртэл авч явсан байна. Энэ аллагын онцлог нь мөрдөн шалгалтанд хамгийн чухал нотлох баримтыг үлдээжээ. Энэ бол эмэгтэй хумсанд үлдсэн ДНК-гийн дээж. Харамсалтай нь тэр үед харьцуулах с ิจ гт нь тодорхойгүй байсан тул уг дээжийг нотлох баримтын санд хадгалсан байна. 18 жилийн дараа энэ ДНК эцэст нь эзнээ олох болно. BTK-гийн хамгийн сүүлд батлагдсан аллага 1991 оны 1-р сарын 19-нд гарчээ. 62 настай Dolores Davis-ийн гэрийн цонхыг бетон блокоор хаглан орж түүнийг боомлон хөнөөгөөд цогцсыг хотын захад орхисон байна. Тухайн үед мөрдөгчид энэ нь BTK-гийн сүүлчийн аллага болохыг мэдээгүй байлаа. Dolores Davis-ийн аллагын дараа дахин намгүн байдал эхэллээ. Энэ удаа бүр 13 жил үргэлжилсэн юм. Олон жил энергийг мөрдсөн мөрдөгчид ээлж дараалан тэтгэврт гарч эхлэв. Зарим нь BTK аль хэдийн нас барсан гэж бодож байлаа. Зарим нь түүнийг дахин хизээч илэрхгүй гэж үзжээ. Хэргийн материалууд архивчилж өчигтэй хот шинэ аимшигт үеийг ардаа үлдэхийг хичээж эхэлсэн юм. Гэвч бүх зүйл нэг хүний шийдвэрээс болж өөрчлөгдөнө. Тэр хүн нь Dennis Rader өөрөө байлаа. 2004 оны эхээр Wichita Eagles сонинд Oteroгийн гэр бүлийн аллагын 30 жилийн ойд зориулан BTK-гийн шийдэгдээгүй хэргийн талаар нийтлэл гарчээ. Dennis тэр нийтлэлийг уншсан байлаа. 2004 оны 3-р сард сонинд Bill Thomas Killman гэсэн нэрээр гар үсэг зурсан загтал ирэв. Загталд 1986 онд алагдсан Вики Вегерлийг өөрөө хөнөөсөн гэдэг хүлээн зөвшөөрөө зогсохгүй, олон нийтэд хизээч ил болоогүй хоёр чухал баримтыг хавсаргасан байлаа. Нэгдүгээр Вегерлийн жолооны үнэлгээний хуулбар, хоёрдугаар тэргийн газар зөвхөн алуурчин л авах боломжтой байсан цогцсны зураг. Энэ мөчөөс эхлэн мөрдөгчид нэг зүйлийг ойлгов. BTK иргэн иржээ. Үүний дараа тэр цагдаа хэвлэл мэдээллийг дахин дайжинсан загтал, үгийн сүлжээ, хүлэгдсэн хүүхэлдэйн илгээмж, хуурамч үнэмлэх зэрэг олон зүйл илгээж эхэлсэн юм. 30 жилийн турш бараг хөдөлгөөнгүй байсан хэрэг дахин амилжээ. 2005 оны 1-р сард Dennis амьдралынхаа хамгийн том алдааг хийжээ. Тэр цагдаа нартай үргэлжлүүлэн тоглохыг хүссэн юм. Өмнөх загтлуудынхаа нэгэнд тэр кодчилсан асуулт илгээжээ. Тэр нь хэрв би floppy disk ашиглавал та нар түүнийг ашиглан намайг олж чадах уу хэмээсэн байв. Мөрдөгчид харин компьютерийн шүүх шинжилгээний мэргэжлэнүүттэй зөвлөлдсөний дараа зориуд худал хариулт өгсөн байна. Тэд олон нийтэд хандан floppy disk-ийг мөрдөх боломжгүй байдаг гэсэн мэдээллийг тараажээ. Dennis юунд итгэсэн байв. Удалгүй тэр ягаан өнгийн нэгэн floppy disk-ийг орон нутгийн телевизэд илгээжээ. Гэвч тэр нэг зүйлийг мэдээгүй тооцоолоогүй байсан нь floppy disk-ээс устгасан файл заавал ул мөрөө үлдээдэг гэдгийг. Шүүхэн компьютерийн шинжээчид дискний метадатаг шалгахад устгагдсан файлын мөр үлдсэн байжээ. Тэнд файлыг хамгийн сүүлд Dennis нэртэй хэрэглэгч засварласан нь харагдсан байна. Мөн тухайн файл Chris Lutheran-сумын компьютерт хадгалагдаж байсан нь тогтогдов. Яг тэр үед Dennis Rader тус сумын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. 30 жилийн турш хайсан мөрдөгчдүүд энэ нь анхны бодис сэжүүр болсон юм. Гэсэн ч тэд яараагүй. Ийм хэмжээний хэрэгт ганц нотлох баримт хангалтгүй байв. Тиймээс мөрдөгчид Dennis-ийн охины өмнө нэмлэгт өгсөн PAP шинжилгээний 9-ийн дээжийг хууль ёсны зөвшөөрлөөр авчээ. Дараа нь уг дээжээс гаргасан удамшлын ДНК-г 1986 онд Вики Вегерлийн хумсны доороос авсан ДНК-тай харьцуулсан байна. Үр дүн нь маш тодорхой байлаа. Дээжүүд эцэг охины биологийн холбоотой нийцэж байв. Энэ нь Вики Вегерлийн биед үлдсэн ДНК Dennis Rader-ийн гэр бүлтэй холбоотой болохыг
баталсан анхны шинжлэх ухааны нотлого болсон юм а. 30 жилийн турш мөрдөгчид мухардалд орж буруу шашнуудыг шалгаж энгийн иргэний дүр төгс нуугдсан алуурчныг хайсаар иржээ. Харин одоо тэдэнд эцэст нь нэг зүйл байлаа. Таамаг биш, с ิจ г биш, харин нотлох баримтаар баталгаажсан нэр. Тэр нь Dennis Lynn Rader. 2005 оны 5 дугаар сарын 25-нд Dennis Rader-ыг Kansas мужийн Park City хотод баривчилжээ. Тэр үед Dennis хотын дөрвөн зөрчлийн хяналтын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд албаны машинаараа хот дотор тогтмол эргүүл хийдэг байв. Хожим мөрдөгчдийн үзснээр энэ ажил нь түүнд хүмүүсийн байшинг удаан ажиглаж, с ิจ г дөрвөлөхгүйгээр хорооллуудаар эргэлдэх хууль ёсны боломжийг олгодог байсан аж. Түүнийг BTK-гийн үйлдэл тогтоогдсон бүх 10 аллагад буруутгасан юм. Үүнд өмнө олон нийтэд BTK-тэй холбоотой гэж зарлагдаж байгаагүй Marion Hedge, Dolores Davis нарын хэрэгүүдч мөн багтаж байв. Мөрдөн бацалт болон шүүхэн ажиллагааны туршид Dennis хэрэгээ хүлээхдээ Европсын 50 өнгөөр иржээ. Тэр хүн амны хэрэгүүдэд бараг л гэрийн засварын ажлын талаар тайлбарлаж байгаа мэт хүндий техникийн өнгөөр дүрсэлдэг байв. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр мөрдөгчид компьютероос нь олон чухал баримт олсон юм. Dennis хохирогч бүрийг өөрийн гэсэн төсөл болгон ангилж, тус бүрдэн тусдаа хавтас үүсгэсэн байжээ. Oteroгийн гэр бүлийг Little Mexico, Catherine Bright-ыг Lights Out, Nancy Fox-ыг Dark, Vicky Wegerle-ыг Cookie гэх мэт код нэрээр тэмдэглэсэн байв. Үүгээрч зогсохгүй тэрээр аллагын бага болгон ажиглаж эхэлсэн боловч амжиж хэрэгжүүлж чадаагүй хохирогчдын талаарх мэдээллүүдийг ч хадгалж байжээ. Барьжсны дараах жилүүдэд Dennis шүүхийн сэтгэл зүйчдтэй удаан хугацаанд загтлаар харилцсан байна. Шинжилгээчдийн дүгнэлтээр хүчирхийллийн олон жилийн төсөөлөл эмэгтэйчүүдийг бүрэн захирах хүсэл мөн бусдын анхаарлын төвд байх хэрэгцээ нийлээд түүний зан үйлийг бүрдүүлсэн гэж үзжээ. Гэвч хачирхалтай нь Dennis өөрийн хоёр өөр амьдралын хооронд бараг ямар ч дотоод зөрчил мэдэрдэггүй байсан байна. Нэг талд нь хайртай аав сумын идэвхтэй гишүүн, олон нийтэд нэр хүнтэй иргэн, харин нөгөө талд нь хүйтэн тооцоотой цуврал алуурчин. Өөрөө ч энэ хоёр дүрийн хооронд шилжих чадвараа өвчин бус, харин эзэмсэн ур чадвар мэтээр ярьдаг байжээ. 2005 оны 6 сарын 27-нд Dennis прокуроруудыг хүртэл гайхшруулсан шийдвэр гаргав. Тэр шүүхээр удаан маргахын оронд бүх 10 хүнийг санаатаагаар хөнөөсөн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Тэр жилийн 8 дугаар сард болсон ял онох хурлын үеэр Dennis аллага бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч 2004 оны сүүл хүртэл дахин хүн алхахад төлөвлөж байсан гэдгээ ч ярьжээ. Гэвч энэ бүхнийг зогсоосон зүйл нь цагдаа нарын урх биш, өөрийнх нь илгээсэн загтлууд л түүнийг мөрдөгчдөд хүргэсэн юм. Түүний бүх аллаг Канзас мужид цаазаар авах ялыг сэргээхээс өмнө үлдэгдсэн тул хамгийн хүнд ял нь бүх насаар нь хорих шийтгэл байлаа. Шүүх түүнд дараалсан 10 удаагийн бүх насаар хорих ял оноож энэхүү Dennis амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэхээр болов. BTK-гийн баримтчилгаа олон гэр бүлийн хувьд нэгэн зэрэг хоёр өөр мэдрэмжийг авчирсан юм. Нэг талаас олон 10 жил үргэлжилсэн тодорхойгүй байдал эцэслэв. Нөгөө талаас олон жилийн турш эдгэрч байсан шарх дахин сөхөгдөжээ. Catherine Bright-ийн дүү Kevin Bright халдлагын үеэр бодулсан ч амьд үлдсэн байсан. Тэр эгчийнхээ алуурчныг хизээж олдохгүй байх гэж олон жил бодож амьдарсан байдаг. Харин Oteroгийн гэр бүлийн том хүү Charlie Otero ердөө 15 настайдаа эцэг их хоёр дүүгийнхээ цогцыг олсон тэр өдрийн тухай өнөөдөр хүртэл ярьсаар байна. BTK-гийн хэрэг, гэмт хэрэг судлалын түүхэнд өөр нэг чухал сурамж үлдээжээ. 30 жилийн турш баригдаагүй маш нямбаа төлөвлөж ажилтдаг цуврал алуурчин хүртэл өөрийн үлдээсэн ганцхан дижитал мөрөөр баригдаж болдгийг энэ хэрэг харуулсан юм. Гэхдээ BTK-гийн төв зөвхөн технологийн ялд биш юм. Энэ бол өөрийн нэр алдар анхаарлыг хүссэн хэрэгцээ нь эцэстээ өөрийг нь сүрүүлсэн хүний түүх юм. Хэрэв Dennis 2004 онд дахин загтал илгээгүй бол энэ хэрэг хэдэн жил, бүр хэдэн 10 жилээр шийдэгдэхгүй үлдэх боломжтой байжээ. Ингээд өнөөдрийн эрэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа дахин сонирхолтой эргээр уулзцгаая.